Чи одоо 7 настай. Хорвоо дэлхийн өнгө хэрхэн солигдохыг хідэнтэй үзв. Хичнээн сайхныг нь олж баясв. Голын усанд тарвалсан сэрүүцсэн тэр нэг аяллаас чи зуны үлрэлт дурлсан. Уулын уруу гулгаж, үдшин сүлд модоо чимсэн өнгөрсөн 12 дугаар сард чи өвөлд дурлсан байлаа. Энэ дурлалууд чамайг байгаль ээжийн хүүхдээ гэдгийг л хэлээд байгаа юм. Үнэн дээр байгаль дэлхийд буруу байдаггүй. Муухай ч үгүй. Тийм л төгс төгөлтөр дунд хүн амьдарч эхэлсэн юм. Хүний үг, үйлдэлийн зөв бурууг ялгаж салгах, алгуур аянд аандаал, аяархан алхан орсны 8 дахь жил тун удахгүй тохино. 2 дугаар ангийн сурагч гэдэг чинь уншиж, бичиж, тоо бодож, түмэн бодисын шинж чанарт тайлагдах чадварт суралцдаг юм байна шүү дээ. Энэ бүхнээс хамгийн эрхэм нь хүн хоорондын харилцаа бөгөөд бусад нь нэн чухал хэдий ч дандаа туслах чанартай байсныг чи удахгүй ойлгоно. Харилцаа энэ одоохондоо шинэ үг. Хэдийгээр өдөр тутам хэрэгэлдэг үгийн санд чинь энэ үг эргэлдэхгүй байгаа боловч чи үргэлж харилцаанд оршиж байгаа юм. Бороонд гараа алдлан зогсох, салхи сөргөөн гүйх, эсвэл зүгээр л цасанд дарагдсан уул тийш харах. Миний хүү байгальтай харилцаж, энд амьдарч бас хайрлан талархаж явна. Харин хүн хоорондын харилцаа гэж юу вэ? Өглөө бүр чамааг сэрээдэг ээжигээ нүдэ нээгээгүй чихтэй тэрэн авдагч нь харилцаа юм шүү дээ. Хариу үг үйлдэл, хайрладаг, итгэдэг, талархдаг. Хариуд нь бас адилхан хайрладаг, итгэдэг, талархдаг гэдгээ илэрхийлэх ийм сайхан бөгөөд ийм амархан. Харилцаа заримдаа шудраг биш байх нь бий. Тайлбарлаж амжаагүй, эсвэл болсон явдлыг заавал хэлмээргүй санагдсан үед ээж нь буруутгах, шийтгэх үе олон гарчээ. 1, 2, заримдаа бүр 3 өдрийн дараа тэгэхэд чинь байж дээ ээжээ гэсэн чиний тайлбар, уучлал бидний дараагийн харилцааг илүү ойлгомжтой болгодог шүү дээ. Ийм л ойлгомжтой ил тод харилцаа хүн хоорондын харилцааг зөв тэр хэрээр шудрах сайхан байлгадаг. Биенээ танихгүй 3 сая хүн бүхэн эерэг ээлтэй улсад оршин суух гэж хичээдэг юм шүү дээ. Тиймээс үүний тулд зохиогдсон ёс заншил олон хууль дүрмийг зохиож түүгээр ойлголцож зөв харилцаа шудраг явдлаар ижилсхийг зорддог юм. Өнгөрсөн 10 дугаар сард багштай чихрийн цуглуулга бэлгэлэхээр хайрцгийг нь өөрөө чимээд сургууль руугаа явснаа чи санаж байгаа. Хичээлийн дараа бэлгээ зүнхлээд дотроос нь хэдийг найзуудтайгаа хуваагаад идчихсэн ирээгүй юу? Багш чинь яагаад бэлэг авахаас татгалзсан гэж? Багш нь чамд дургүй дээ. Эсвэл чихэр иддэггүй дээ биш юм. Танаа анги олвол бэлэг өгөх авах тэр харилцаа тэгш биш. Шудраг биш буруу хандлагыг цаашид тогтоох их болох вэ хэмээн багш нь бэлгээс татгалзжээ. Багш хүнс шавьяасаа хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийг л хүсдэг болохоос бодолтой эд зүйлд баярлдаггүй ажээ. Сургууль дотор ийм дүрэн байдаг л бол түүнийг бүгд дагах л ёстой. Эцэг их, найз нөхөд, багш нартайгаа харилцахдаа яавал зөв байх, шудраг болохыг анзаарч дүрм журмыг хичээж ухаараарай.